Hi vlog. Би өчигдөр хичээгээс хаад имлэг дээр хонжоо. Тэгээ өглөө 5:55 болчиход ягсэрээд тэгээд шууд гэртээ хувцаслчаад өдрөө хоолой бэлдээ. Одоо хичээлдээ явж байна. Тэгээ өнөөдөр манай хичээлээс гарах болохоор хичээлээ тарчаад дахиад шууд имлэг рүү яваад энэ нөгөө нэг имлэгийнх нь одоо хүний асрагч гэсэн тэмдэгний нэг QR кодыг уншаалаад нэвтэрч орд юм байлээ. Тэгээд хичээгээ имлэгээс нь гаргаад хөргөж өгөөд яхаа таксинаас олгож өгөөд тэгээд өрчим бич ямар ажиллаа лээ. Монгол таваарч офс дээр очиж хүнд байрны зөвлөгөө өгнө. Тэгээ өнөөдөр шинэ фитнес бүртгүүлье гэж бодож байна. Тэгээд тэр фитнес болохоор 8 сарын 200 хэд болсон гэлөө. Тэгээ мэргэд өчигдөр тэгсэн баггүй. Тэгээд очиод асууж тийм байвал бүртгүүлж аялаа гэд. Тэгээ 8 сарын 200 төчгсөн баха. Тэгэхээр яг сардна хуваагаа бодоод үзгээрээ юу дэж хүнтэй. Тэгэхээр хэсэг фитнес сонгуулна гэхгүйгээр бол бас амар санагдаад. Тэр өмнө би явж байсан баггүй. Тэгээ айгуу гоё төхөөрөмжүүдтэй фитнес үдээ. Тэгээ тийшээ явъя гэж бодож байна. Тэгээ өнөөдөр орой бэлтгэлээ тарчаад явж гин. Тэгээд өнөөдөр сууюу дээр өөр жим дээр нэг өдрийн бэлтгэл найзтай хамт хийсэн. Тэгээ над ийм гоё цамц бэлгэлсэн тэмцээнийх нь бэлэг шүүгээд тэгээ амар хөөрхөн маск бас өгсөн. Тэгээ одоо гоё гэртээ харихгаа явж гин. Гоё харих гэдэг тэгт. Тэгээд би тайдад амар нэг гомдлох уу юм гэж нэ. Би одоо ингэ нэг Солонгост Монголын салон хэлээр үзэлтэд Монголд байдаг одоо байр борлуулдаг компани Солонгос салбарт нь ажилд орсон байхгүй юу. Тэгээ одоо ажилд ороод удааг байгаа. Тэгээ ерөнхийдөө бол SNS-ээр дамжуулаад тэгээд Солонгост амьдардаг монголчуудаа өөрийн нэр дээр ингээ орон сууц авах тийм боломжийг танилцуулах тийм одоо үйл хөдлөх зуршлагч ажил хийж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь миний нэг бичлэгийн доор нэг хүн юу гэсэн гэж намайг энэ дэлжсэн жоох охноос юу гэж итгэж байр авдаг гэсэн. Ёо яг муухай за. Тэгтээ яах гомдохгүй яа. Би хийх үзүүлнэ. За тийм байна. За гадаа ер нь 100 болчихжээ баг. Австрал марчаа мэргэд ханганы дээр жоо сая гэж яриад тэгээ би түрүүлээд ирчлээ. Тэгээ эндээс нөгөө бодос төрөслөг, дэвсгэр төрөслөг газар болоод тэндээс дэвсгэр төрөслөг гэж байна. Гадаа бүр юм байна. Бараг бодос яваад таахаа. Ганцаар төрөслөө. Тэгээ би сая ажлынхаа тэндээс жимс аваад ирсэн байхгүй. Тэгээд энэ хувьд яг юм гэхээр арай үнэтэй яагаад тийм цаанаас идэж өгнөд авцсан. Тэгэхээр угаасаа илүү зүйтэй мэдэж өгөх болохоор жимс авцсан. Тэнгүүдээ сайн гудсах болохоор 4 цаг түрээслэх нь 10,000 гэжсэн. Тэгээ сетүүд янз янзаар байдаг. Майхан ч юм уу эсвэл хүүхдийн сандал хуудас өөр илүү юмнууд тэгээ сетүүд янз бүрээр байдаг болохоор яг одоо энэ чаяа яг драахгүй юу. Тэгээ чаяа яг 1-р харцаар гараад зам хараад яг тийм кофе шоп угаасаа харахад илтээдэг тэндээс ч түрээсчээд болох юм билээ. Тэгээ түрээсчээд болохоор тэр газараа шимбүнжин цэгэр үнэлээ юм уу эсвэл банкныхаа картыг үлдээгээд тэгээд түрээсчээд болох юм байлээ шүү. Одоо болохоор би мэрэгдэх хүлээг сууж гинөө. Цаа чин бэлтгэлээ хийхгээ явцсан. Тэгээ би ажилласаа шууд ирсэн болохоор арай түрүүлээд ирсэн. Тэгээ одоо нэг 10 минутын дараа ирнэ. Энэ хавар зөндөө хүмүүс байна. Энэ залуу ирсэн. Нараа жаргаж байна. Нүгээр дөрөс. Угаасаа би заавал яваар явах бол метрийн ганцаар нь түрээслэхгүй гэсэн. Заавал багцаар нь хамгийн баг багцын хацаа. Нараа сахаргүй пи. Zero sugar. Өнөөдөр шалгалттай энэ 7-ноос ер нь Солонгос гомдын шалгалт хийж байгаа. Тэгээ би энэ л болохоос нэг хичээл сонсож байгаа болохоор нэг л хичээлийн шалгалт байна. Тэгэхээр амар гоё.
өгөө тэгээд иш тараад бэлтгэлдээ явнаа. Дандаа шат ашигладаг тэгээд хідэн калори шатахан чаа юм гэж боддог. Хүүхдүүд шаталантаа бэлтгэж байна. Шалгалтай өгөөд гэртээ ирж чинь гадаа бүрээр гоё наа. Хавар болжээ. Бараг 100 ч юм уу. Хавар ирлээ шүү хүүхдүүдээ. Тэгээд одоо гэртээ нэг хідэн жоох ногоо аваад тэгээд харьж хоолой идчихээ бэлтгэлдээ явна. Зя гэртээр будад оргож идчихээд одоо жим рүү явж байна. Тэгээ нарны өдөөс хэлсэн чинь муухай хараад байна. Зүгээс ингээд гадаа бол янз юм байна уу? Нийсээс гараад дэмж төгөөд маш төгөөд өндөр болчлаа. Гэртээ унтчаад тэгээ жоохон байж байгаа буцаа гараа явж байна. Одоо 6:30 гээд дахиад хангаа орохорсон. Тэгээд энэ удаа болохоор ажлынхаа хичнэртэй найзуудтай хамт хангаа орохоор явж байна. Тэгээ би тэгэд ойр дуулцдаг. Ер нь нэг 2 сарда 3 сарда нэг хаяад уулздаг байхгүй. Тэгээд энэ удаа гоё дулаарсан юм чинь гээд хангаан дээр уулзалтаар болсон. Тэгээд гоё явж байна. Гоё явах хэрэгтэй. Хоол тужаагаар илгээ авч явах чи. Салаатны газраас. Inside out хоёрын хөшөөнөд шүү дээ. My heart. Орчин хүмүүс ингэж идэж чаддаг тийм.